байна уу сонсогчдоо. Хойд Америкийн захин мөртөө төрийн бас байгууллагын дэргэдэх мэдээллийн манайхан сайтын хамт олонны зүгээс эхлүүлж байгаа цоошин подкастыг та бүхэндээ танилцуулж байна. За энэ бол манайхан Америк нэртэй. За энэ удаагийн маань бидний ярилцах хөндөх сэдэв бол ковид болон хүүхдийн боловсрол гэсэн ийм сэдвээр ярина. Тэгээд энэхүү анхны дугаар маань 9 сард эхэлж байгаа гэдэг утгаараа бид энэ боловсролтой холбоотой сэдвийг барьж авсан байгаа. Тэгэхээр 9 сар гэдэг бол амьдрал эхэлдэг хүүхдүүдийн хичээл сургууль буцалдаг тий их гоё сар. Тэгээд гэвч энэ жил одоо дэлхийд даяараа энэ цар тахлын улмаас боловсролын салбарт одоо баггүй өөрчлөлттэйгээр хичээл сургууль маань эхэлж байгаа. Тэгээд энэ манайхан Америкт подкаст бол одоо Америкт сууж байгаа монголчуудад зориулсан биднийг мэдээллээр хангах амьдарч байгаа орчинд нийгэмд нь өрнөж байгаа үйл явдлыг бас таниулан мэдүүлэх. За мөн одоо монголчуудын маань амьдралд тохиолдож байгаа асуудал, бэрхшээл, туршлага, ололт, амжилт гэдэг олон одоо сэдвээр бид чөлөөтэй ярилцах ийм одоо подкастыг бид ингээд эхлүүлж байгаамаа. Тэгээд өнөөдрийн одоо энэ удаагийн дугаарт маань оролцож байгаа дөрвөн зочин байгаа. Ингээд зочид маань бас өөрсдийгөө танилцуулна. Хаанаас одоо холбогдож байгаа вэ гэдгээ бас дурдаарай. Тэгээд энэ подкастыг маань хамтран хөтлөж байгаа Мөнхтөр ахаас эхлэе гэж бодож байна. За сайн байцгаана уу эрхэм мөндөд Монгол ахын дүүс та бүхний өдрийн амгалан айлтгая. Манайхан подкастын анхны дугаар сонсогч та бүхэнд хүрэх гэж байгаад баяртай байна. Лусан Жамбагийн Мөнхтөр миний би Америк нэгдсэн улсын баруун эргийн Лос Анжелес хотоос холбогдож байна. Ингээд хамтран хөтлөхөөр болсондоо баяртай байна. За дараагийн оролцогч хоёр зочин маань бас өөрсдөө товчхон танилцуулна уу. За миний нэр Баяр сайхан, Дагдаржийн Баяр сайхан. Сакраментогийн Баяраа гэдэг нэрээр хүмүүс таньдаг бах. Калифорний нийслэл Сакраменто хотоос оролцож байна. За сайн байцгаана уу. Намайг Оюун Баяр гэдэг цогтын Оюун Баяр Вашингтон мужийн Сиэтл хотоос оролцож байна. За ийм дөрвөн зочинтойгоор бид өнөөдрийнхээ подкастыг одоо явуулахар болж байгаа. Тэгэхээр бид түрүүн хэлсэн бид ярилцах сэдэв бол ковид ба боловсрал гэж. Тэгэхээр зочид маань яагаад энэ сэдвтэй бас холбогдож байгаа вэ гэхээр манай Баяраа эхчийн хувьд бол одоо Facebook-ийн олон уншигчид нь бас мэдэх байхаа дандаа энэ хүүхдийн боловсролын талаар яаж хүүхдийнхээ одоо сурах хүсэл эрмэлзлийг сайжруулах вэ? Ямар одоо нэмэлт аргыг бид бас хүүхдүүдэд хэрэглэх ёстой вэ гэдэг олон хэрэгтэй заавар зөвлөгөөнүүдийг байнга одоо өгч идэг. Тэгэхээр энэ удаад бас маш хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. За Оюун Баярын хувьд бол одоо хүүхдүүд нь 100% онлайн одоо хичээлж байгаа. 3 хүүхдийн ээжээр түрүүн танилцуулсан тийм ээ. Танилцуулсан билээ. 3 хүүхдийн ээж одоогоор 2 хүүхэд нь бага ангид суралцж байгаа. Тэгээд онлайнаар одоо хичээл ерөнхий боловсролын хичээл явж байгаа энэ тохиолдолд этэг ихийн үүрэг оролцоо тий ямар бэрхшээл тулгарч байна, ямар одоо ололт давуу тал байна, ямар хэцүү асуудал үүсэж байна, яаж түүнийгээ даван туулж байна гэдэг талаар ярина. За би ч гэсэн өөрөө бас ээж хүн, өөрийгөө бас танилцуулъя. Би Төмөрт гойгийн цэвэлмаа Америк нэгдсэн улсын Оклахома мужийн Тулса хотод гэр бүлийн хамт амьдардаг 4 хүүхэдтэй. За одоогоор манай хүүхдүүдийн хичээл бол энгийн байдлаар явагдаж байгаа. Эхлээд холимог байдлаар явагдаж ийснаа энэ одоо мужийн шийдвэрээр эргээд одоо хичээл нь энгийн байдлаар явагдах ийм шийдвэр гарсан байгаа. Тэг бид хэд ингээ өөр байдалд хүүхдүүд нь хичээл хийж байгаа. Энэ тухайгаа их сонирхолтой хоорондоо ярилцсанаа. Тэг Мөнхтөр ахвас одоо 2 хүүхдийн аав тий аав хүний зүгээс ямар оролцоо байна, ямар өөрчлөлттэй мэдрэгдэж байна гэд бид хэд өөрсдийнхөө чадах хэмжээнд энэ асуудлаар ярина. За ингээд олныг нуршилгүй хэдүүлээ яг үндсэн сэдврүүгээ орё. За өнөөдрийн ярианы гол сэдэв маань ковид болно. Ковидтай цаг үеийн хүүхдийн хичээл сурлах гэсэн юм сэдвээр явж байгаа. Тэгэхээр ковидын тухай бас товчхон ярьсан дээр болоо гэж бодож байна. За энэ цар тахал тэгдснээр ер нь нийт хүн төрөлхтөн нөгөө хөгжлөөрөө уралдах одоо хувь хүн одоо юу гэдэг нөө урд хамжлаа хөөгөөд л ингээл ажил бизнес гэл ингээл одоо аг амьсгаагаа өгөөд давхиж явсан энэ амьдрал энэ үйл ажиллагаанд нэг дүгнэлт их зогсоох тий нэг зогсоц хийгээд юу болж ийн яаж ийн юу болчихоо бид нар хаашаа яваад байна юу болоод өнгөрвөө гэж ингэж бодож тунгаах ийм нэг цаг үе ирсэн болоо гэж бод тий. Тэгэхээр яалтчгүй тийм явдал болсон. Тэгээд өмнө нь яг бид нар түүхийн хичээл дээр Европт болсон хар дахлын тухай эсвэл таргуун дахлын тухай зөндөө
сонсч байсан боловч бид нэр биеэрээ туулж энэгээр одоо үнийг амсаж ингэж туулж гарч ирсэн түүх үгүй. Тэгэхээр энэ бол яг энэ цаг үед амьдарч байгаа бидний хувьд хүндрэлтний хувьд бол маш айдас хүйцтэй эсвэл одоо цочроосон, баламгдуулсан. За энийг даван дуулах гэж одоо маш хүчин чармал гаргасан, олон хүний амь нас сэрсдсэн. Тэгээд ажил амьдралаа урдын адил хэвийн одоо өргөжлөх тийм боломжгүй шал өөр нөхцөл байдалд одоо тулж ирлээ л дээ. Тэгэхээр энэний нэг бол яалтчгүй хичээлийн жил ихсэн үед хүүхдүүд маань анги танхимд одоо бүгдээрээ одоо инээж хөрөөд аз жаргалтай шуугилдаад ямар нэг айц үүсгүүгээр ингэж бужигнж ингэж хийдэг, хичээлдэг байсан тэр үед ард хоцорч тэгээд ихэнхдээ цахим буюу зайнаас гэртээ компьютераар суугаад хичээл хийдэг ийм л одоо нөхцөл байдалтай өрнжин л доо. Тэгээд өөрийнхөө жишээн дээр дуртахад одоо манай хоёр хүү бол нэг өрөндөө суугаад одоо компьютерийн өмнө суугаад л тэгээд хичээлж байна. Тэгээ энэний сайн муу эрэг сөрөг талуудыг одоо живч дараад нэрж болж байна. Тэгээд зочдоо эхлээд энэ талаар яриулаад тэгээд дараад нь өөрөө ярья. За манай Оюнбаяр бага насны багаангийн хоёр хүүхдийг тий онлайн хичээлийн ард одоо ээж нь туслаад ингээд явж байгаа. Тэгэхээр том хүүхдүүд бол бас арай гайгүй юм шиг байна тий компьютер одоо хэрэглээний хувьд учраа болоод ямар ч байсан хичээлтэй холбогдоод суучна. Багаангийн хүүхдүүд бол одоо яалтчгүй ээжийн эцэг эхийн оролцоо хяналт бол яг өндөр түвшинд шаардлагатай байгаа. Тэгэхээр Оюнбаяр чи өөрийнхөө туршлагаас олцохгүй. Одоо энэ манай Вашингтон мужид сургууль онлайнаар орж эхлээд 14 дахь хоног одоо 2-7 хоног өнгөрсөн явж байна. Тэгээ ер нь бол тий яг цэлмагч хэлж байгаа үнэ том манай том ч одоо 5 дугаар анги ерөнхийдөө нодлон хавраас эхэлж ингэж онлайнаар орсон болохоор өөрийнхөө арга барилыг ерөнхийдөө олцоод байгаа байхгүй юу? Одоо багш нь одоо assignment өглөө гэхэд энийг ямар хугацаанд яаж хийх вэ гэд ер нь багштайгаа ч гэсэн одоо ингээд онлайнаар харилцаад сурчаад байгаа. Kindergarten-ы дөнгөж одоо ингээд нөө preschool-ээс kindergarten руу шилжиж байгаа хүүхдийн хувьд бүр эн чинь бол айгүй хэцүү байсан. Одоо яг ер нь 2-7 хоног ороод ер нь тасаж эхэлж байна. Бид хоёр. Эхний ээлжинд бол би бол нөгөө бэбитэй гэтэл одоо яг хажууд нь суухгүй бол манай нөгөөдөг ч одоо ингээд яг сууж чадахгүй. Тэгээ яг ингээд багш нь өглөө 8 цагаас уулзаал өглөө хэрт орж байгаа 8 цагаас эхлээд ингээд орлоо гэхэд чинь сайндаа л 30 минут суугаал distracted болж байгаа байхгүй. Ингээ анхаарал нь сарнаа л өөр тийш яваад өгнө. Тэгэхээр одоо ингээл нөгөө багш нь тэр хооронд юу хэлж юу яаж юу энэ гэдгийг би л барьж авахгүй болвол хүүхдэд авахгүй. Тэгээ одоо бол яг тасж гэн манай охин. Тэгээд ер нь kindergarten-ы ийм юунууд багш нь ч гэсэн яг баяраа хичээлж байгаагаар үнэн маш олон одоо нэг ангид 20 хүүхэдтэй одоо манай энэ хүүхдийн сургуулийн дүүргээс нэг ангийн хүүхдийн багтаамжийг багасгах талаар ингээл хүүхдийн ажиллал нэмэлт багшнууд хайр хийгээл хүүхдүүдийг ингээ багасгаал нэг илүү нэмэлт ангимаа гаргаал ингээл ажиллал байгаа болно. Тэгэхээр энэ дээр ерөөсөө яг ээж аавд ихний ээлжинд бол яаж хүүхдээ сурах арга барилыг яг онлайнаар эзэмшүүлэхгүй болвол тэр хүүхдүүд бол яг өөр энэ төрлийн сурах арга барилд ерөөсөө тасаагүй байгаа. Тэгэхээр тэрийг нь одоо арга барилын айгүй зөв эзэмшүүлээд нэг эхлээд яг нэг сурах арга барилыг эзэмшүүлчих юм бол хүүхд чинь орхноос тэгээ сурчиж байгаа байхгүй. Тэгэхээр одоо 14 хоногийн дараанаас ер нь би сая энэ нэвтрүүлэгт орно гэд бас нэг хэд хэдэн Америк найзрууд руугаа ч ярьлаа. Тэ Монгол хэд найзрууд руугаа ч ярьлаа. Ер нь яаж ямар хөө проблемууд тулгарч байна, яаж шийдвэрлэж байна. Олон хүүхдүүдтэй айлбал ер нь жоох хэцүү ах шиг байна. Одоо чинь нэг зэрэг одоо 4 хүүхэд одоо нэг найз маань 4 хүүхэд тэгэл ингээ 2-2-оор нөрөөнд оруулаад тавьдаг гэж байна. Тэнгүүд чи одоо томуудын бол тэр чигтэн л хайж байгаа байхгүй. Тэгэл багтаан зуралтаал ингээл яг сууж байна. Тэгэхээр тэр томуудад одоо яг ямар асуудал тулгараад тэрийг шийдвэрлэж чадчихна гэдгийг ээж бол яг гардаж чадахгүй байгаа тохиолдлууд бас аюух гарч байна. Нэг Америк найзтайгаа уулзсан. Тэр нь бол одоо ингээд бүр ихний 2 өдөр охинтойгоо нийлээд бүр уйлсан гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ хоёлаа ингээд нөгөө нэг багш нь Zoom-ийнхаа invite-ыг явуулчаад тэрийгээ тэгээ дахиад өөрчилсөн чинь тий би дахиад нөгөөх рүү ингээ орох гээд ингээ хичээл эхэлчээд идэг бид хоёр ингээ холбогдож чадахгүй. Тэгэл ихний өдөр бол бүр бид хоёр уйлсан ингээл тэгж जैन тий. Тэгэл энэ мэтчлээ яг манай монголчууд болонгод нөгөө нэг өөрчлөлтөд амархан тасан зохицож чаддаг. Тэгэл ер нь ихэнх монгол найз нар маань бол тэгж байхгүй. Өөстөө одоо тасч штэ одоо зүгээр штэ харин сургууль мургуулд явуулахгүй ингээ тий.
гэр орноос ингээ надад бол амар л энэ маань гэж ихэнх нь одоо бас тэгж байна. Америкууд бол арай өөр юм ярьж байгаа байхгүй өстэй хэцүү байна. Хурдан явуулмаар байна. Өстэй хүүхдүүдтэй зурлах хэцүү байна. Яг ингэж юу хийж байгааг ингэ catch up хийж чадахгүй байна ч гэдэг юм уу те. Иймэрхүү асуудлууд бол ээж болгонд л тулгарч байна. Тэгээ багцуулттай нь яг сууж ин томчуудыг нь бол хамгийн сүүлд нь одоо би жишээ нь том охиныхоо юу яаж байгаа байхгүй хийсэн одоо манай энэ Вашингтон мужид болохоор Clever гэдэг тийм аппликейшн ашиглаж байгаа. Тэрэн дээр хамгийн сүүлд ямар assignment-ууд хийсэн байна. Тэрийгээ яг даан болгосон нь байна уу гэдгийг одоо яг ингээ хардаг юм програм байгаа байхгүй. Хамгийн сүүлд би хүүхдийнхаа өнөөдөр яг юу хийсэн, энийг яг чи 100% хийсэн үү гэдгийг хамгийн сүүлд одоо ингээд шалгаж болж байна. Тэгэхээр ихэнх сургуулиуд онлайнаар орж байгаа сургуулиуд дээр тийм програмууд байгаа гэж бодож байна. Тэр ерөөсөө яг тэгжэл одоо томуудын барьж जैन тэгээ мэдгүй чадахгүй юм байх юм бол одоо яг юун дээр гацж जैन яаж хийж जैन гэж одоо дараа нь л асууж जैन томуудын жижигтэй нь бол сууж जैन. Тэгээд яг баяраа хичээл хэлдэг үнэн дандаа нэмэлт гэрийн даалгаврууд л ерөөсөө хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол ер нь энэ онлайн ч биш Америкийн сургалтын систем ч юм бол бас ярьдаг штэ тийм айгүйх шахдгүй тэр нь шахав зөвлөлтөө би бас тэрийг буруу гэж боддгоо. Гэхдээ баг зэрэг нэмэлт одоо математик унших бичих энтертер нь бол заавалчгүй одоо би онлайн биш байсан ч гэсэн хийгээл явдаг байсан. Тэрийгээ ч гэсэн хийгээ явж байгаа. Энэ нь хоцрохгүй одоо энэ юу байгаа ковидын үед хоцрохгүй цаашдаа тийм одоо тий хоцрогдолтой хүүхд болохгүй байхад нь маш хэрэгтэй ах гэж бодож байна. Тэгээ нэмэлт юм хийлгсэн дээр. Тийм л байна да. За. Тийм ээ захим одоо virtual гэдгийг юу гэж орчуулмаар юм бэ? Нөгөө бид нүрээ хараад багш шавар ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо virtual гэхээр төсөөлөл орчин гэх юм уу? Эсвэл хиймэл орчин гэх юм уу те? Тэгэхээр тийм орчинд хичээл орж байгаа. Мэдээж нэг багш олон хүүхдтэй ялангуяа энэ жижигхэн дэлгэцээр их олон хүүхдтэй харьцсан зүйл маш бэрхшээлтэй. Хүүхэд бас нэг гэртээ байгаа учраас өөрийнх нь таваар байгаад бос сууж яваал юм уу юм идэж яваал хажуудаа тоглоомоо тавиад тоглодог ч юм уу тийм анхаар сарних би нөгөө хичээлд сууж байна ангид сууж байна гэдэг тийм ойлголттой төсөөлөл нь таарах учраас хичээлдээ анхаарахгүй байх сул анхаарах хичээлийн дур анхаарсан сарних тийм тохиолдол аюу маш их байна л да. Тэгэхээр айлхоор хоёр хүүхдтэй хичээлээ явж байгаа үед одоо туршлах гэх юм бол тийм үед одоо яаж эцэгчүүд ямар одоо арга чарга хэрэглэх вэ гэхээр тэр түрүүний баяраа хичээл хэлдгээр нэг өрөөнд тусна суулгаад тэгээд хажууд нь ямар нэгэн зурагт өөрсдөөр болох юм байхгүй. Тэгээд хаалгыг нь хагас сонгоолгоод хажуугаар нь өнгөрөөд тусныг шагаад гэх юм уу. Тэгээд аавч нь харж байгаа шүү, анхаарал хичээлдээ анхаартай байгаарай гэдгийг зөвхөн ярихгүйгээр бас ингээд үйл хөдлөлөөрөө бас нэг бараас өрөөгөө харуулад бас нэг тэгж анзаарч авах хэрэгтэй болов. Тэр нэг зүгээр юм билээ гэж би бас өөрийнхөө туршлагаас мэдж авсан. Тэгээд тэр нэг хичээл дууссаны дараа яг ямар хичээл аруу, ямар даалгавар өгдгийг бас сайн шалгаагаад тэрийг нь хэлгэх. Тэгээд хичээл дээр юу анхаарах вэ? Тэгээд анхаарал нь сарнжин шүү гэдгийг бас хүүхдэд дараад нь хэлж яриад анхааруулж чадах нь зөв юм билээ. Тэ сандалтаараа гэдгийг одоо тонгочоод бай. Тоглоом хажуудалд нь байлгаж болохгүй тий. Чи яг хичээл орж байгаа үед яг хичээл ангидаа хичээл сууж байгаа гэж ойлгоорой. Тэгээд тоглоом нь хурааж аваад хичээлээ дууссан үед юм эсвэл тэр яг тэр нөгөө завсарлагаан нэг 5 минут өгж байгаа шүү дээ. Тэр үед нь тоглоомыг бариулаад дуртай минь хэлгээд аль болохоор босгож явуулаад гулгарыг хөдөлгөө тий. Сонголтын тасгал хийгээд ингэж яхан зөв юм билээ гэж өөрийн туршлагаас хуваалцах байна. За манай хүүхдүүдийн хувьд болохоор энэ чинь ингээл 3 сараас тий түрүү жилийн одоо хичээлийн жил хаврын амралт босноос хойш ийм байдалд орсон шүү дээ. Тэгээд хаврын амралтаас хойш ийм байдалд орсон. Тэгээд ер нь бол айгүй туршлагагүй байсан л аль аль нь бэлтгэлгүй сургуулийн зүгээс ч тэр ээж аавын зүгээс ч тэр хүүхдүүдийн зүгээс ч тэр тий хаврын хичээлүүд бол ерөөсөө алфавитаа явагдаагүй том хүүхдүүдийн хувьд бол нэг баг ганцхан асуултанд хариулаад болчихж байгаа юм шиг тий. Бага ангийн хүүхдүүдийн багш нар бол ерөөсөө уучраа болохгүй нэг онлайн оролцоогоо холбогдгоол оролдоол ядаал
айгүй учир дутагдaltaй байсан. Харин сая энэ нөхдүүд зуны хугацаанд бол нэлээд бэлдсэн харагцаа, айгүй бэлтгэлтэй. Сая 9 сард ингээд хичээл нь эхлээд онлайнаар эхэлсэн. Тэгээд тэр нөгөө хаврын байдалтай туршлагагүй бэлтгэлгүй байсан тэр байдалтайгаа харьцуулахад бол одоо шал өөр байдалд орж ирсэн тий. Бүр ингээд хичээлийн бэлтгэсэн 7 хоногоор нь бэлтгэсэн бүх хэрэглэх материалын хавцанд бэлдээд ингээд явуулсан. Яг өнөөдрийн одоо үзэх хичээл бол ийм шүү. Одоо яг ийм дараалалаар ингэж явнаа гэд бүх материал нь бэлэн. Тэр надад айгүйх таалагдсан. Тэгээд үнэхээр одоо цаг зав байдаг бол тий яг одоо ээж хүнд аав хүнд ч юм уу цаг зав нь байдаг бол тэр хичээлд нэгээд хүүхдүүдээ сууж байдалд нь хамт оролцоод ингээд явхаар бараг илүү ч үр дүнтэй хүүхдэнд суралцах юм болов уу гэсэн надад ийм бодол төрсөн. За гэтэл нөгөө яг эцэг эхчүүд бид нар чинь эхний нэг хэд хоног хичээгээл тэгж байгаа. Тэгээд ер нь цаашдаа амьдрал явуул ажил төрөл мөнгө одоо олох байдлаа бид нар бас бодох хэрэгтэй болно. Тэгэхээр цаг зав маань бол яалтчгүй айгу хэцүү болоод ирсэн л дээ. Тэгээд энэ дээр ер нь сүүлийн үеийн ямар шинэ мэдээлэл байна? Баяраа хичээн оруулсан мэдээн дээр одоо хүүхдийнхээ сургуульд одоо зориудаар анхаарад те ажиллаа хийх одоо боломжгүй болсон бол ямар одоо засгийн газрын зүгээс тэтгэлэг тэтгэмж өгж байгаа вэ? Та энэ тал дээр судалсан мэдсэн зүйлээ бидэнд хуваалцаач. Энэ ковидос болж ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа нэлээд олон монгол эцэг эхчүүд маань авч чадж байгаа тийм ээ авч явж байгаа. Гэвч одоо бизнес нэгдэж эдийн засаг нэгдсэний улмаас одоо ажилдаа буцаж орох боломжууд үүсэж байгаа тийм. Гэвч хүүхдүүд гэртээ байгаа энэ онлайн хичээл авч байгаа тохиолдолд гэрт хэн нэгэн тэр хүүхдүүдийг харах шаардлага бол яхаа аргагүй гарч үүсэж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд бол одоо засгийн газраас тухайл одоо манай мужид Калифорни мужийн хувьд гэхэд тэр бурс мужийн ажил бол бусал ойролцоо байж байгаа тийм ээ. EDD гэдэг ажилгүйдийн тэтгэж авдаг сайт руугаа ороод ковидос болж ямар шалтгаанаар энэ ажилдаа орох боломжгүй вэ гэсэн сонголт нь 7 дугаар асуулт байгаа тийм 7 дугаар асуултын E-ийг сонгоод өөрөөр E дээр нь энэ ковидос болж сургууль хаагдсан одоо асрах газар хаагдсан тохиолдлоос болоод энэ хүүхэд болон энэ хүнийг олон асрах хүн нь учраас би энэ ажилдаа ажиллах боломжгүй байгаамаа гэсэн шалтгааны сонголтыг сонгосноор та нар энэ ажилгүйдлийн тэтгэмжлээ өргөжлүүлэн авахгүй юу шинээр өргөдөл бүглэх боломжтой шүү эцэгчүүд үүнийг ашиглаарай. За нэгэнт хүүхдийн боловсролын асуудлаар ярьж байгаа учраас баяраа хичээс одоо асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл байна. Тэгэхээр энэ юу гэхээр та өнгөрсөн Монгол судлалын одоо хурал дээр маш сонирхолтой сэдвээр илтгэл тавьж асуудыг хэлэлцүүлсэн. Тэгэхээр энэ юу гэхээр Америкт суралцж байгаа монгол хүүхдийн онцлог тэдний амжилттай суралцах арга барилын тухайд та судалгаа хийж илтгэл тавьсан тийм ээ. Тэгэхээр энэ тухайгаа та бас дэлгэрэнгүй бидэнд ярьж өгөөч. Тийм маш сонирхолтой тийм. Emotional intelligence гэж ярьдаг тийм ээ. Одоо EQ гэдэг одоо их ярьдаг болсон. Би болохоор сэтгэлийн чадамж гэж их яриад байгаа тийм ээ. Би орчуулад байгаа. Тэгээ энэ чадамж чинь өөрөө хүүхэд болон том хүний амьдрал сурлага хөдөлмөр амьдралын урт хугацаанд турш ирээдүйдийн хамгийн чухал чадруудын нэг тооцогдож байгаа тийм үү. Тэгэхээр энэ чадварын нэг чинь өөрөө тэр self motivation буюу дотроос өөрийгөө ингээд сурлах хөдөлмөр амжилтын төлөө түлхэж өгөх тийм чадвар байж байгаа. Тэгэхээр энэ чадварыг өөрөлдвөл монгол хүүхэд өөрөө өөрийгөө ингээд түлхээ тийм ээ ингээд энэ амжилтанд хүрчээ, сон сурчээ, ийм гоё мэрэгжил эзэмшээ гэдэг түлхдэг яавал ингэж түлхдэг болох вэ гэж сүүлийн хэдэн жил одоо бодож, ажиглаж, судалж, уншиж ирсэн юм байгаа. Тэгээ өөрөө би болохоор мэдээж 3 хүүхэдтэй их хүний хувьд дээр нь бас монгол хүүхдүүдтэй сүүлийн хэдэн жил ажиллаж байгаа хүний хувьд тэгэхээр энэ бол маш их чухал асуудал болдго юм аа. Тэгэхээр ер нь бол эрдэмтэд энэ чадварыг байхгүй байгаа хүүхдэд суулгах сул байгаа хүүхдүүд нэмэгдүүлэх боломжтой гэж үздэг. Тэгэхээр зүгээр яг үндэстэн олон этник групп болон онцлог байдаг юм байлээ. Тэгэхээр шил латино гаралтай хүүхдүүд болохоор эцэг гэр бүлийн бахархал их чухал нэмэр болдог бол хар арьстай буюу Африк Америк хүүхдүүд болохоор яг тухайн хүүхдийг өөрийг нь магтах нь тэр хүүхдийг амжилт гаргах үндэслэл нь болж өгч яадаг. Тэгэхээр Аз Америк хүүхдүүд бол хамгийн их судлагдсан. Ягаад гэхээр хамгийн ухаантай, хамгийн хөдөлмөрч хүүхдүүдэд үнэлэгдэх учраас тэднийг хамгийн их судлагдсан байдаг. Тэдний сурах хүсэл эрмэлзэл өндөр байдаг шалтгаан нь ээж аавын зүгээс тавьсан өндөр шаардлага хүлээлт гэж ер нь хүлээн зөвшөөрч гэж байдаг. Тэгэхээр монгол хүүхдийн хувьд жишээлбэл монгол хүүхдүүдийг та нар ажиглах юм бол энэ төрс хүүхдүүд юм эсвэл бүр багтаа ирсэн хүүхдүүд та нар хараараа бага ангитай ээж аавын үгэнд ороод айгүй сайхан сураад явж яснаа гинт дунд ангид юм уу хахлах ангид оронгуудаа
тэгтлээ бидний үеийг сонсоод хичээл зүтгээд яваад байдгүй. Яг тэр үед нь одоо жишээлбэл яг нэгдсэн тэр Монгол хүүхдийн зан уламжлал, гэр бүлийн онцлог байдал тохирсон тэр нөхцөлийн бүрдүүлээд өгч юм бол тэр хүүхэд яг түлхүүр кнопонд дарагдсан юм шиг ингээд өөрийгөө хөгжүүлээд ингээд цэцгэлээд явах боломжтой гэж би өөрөө үздэг. Тэгээ энэ дээрээ дүнслэж би судалгаа хийж 90 гаруй асуулт бүхий санал асуулгыг Монгол эцэгчүүдийн дунд явуулж 100 гаруй эцэгчүүд бөглөөд тэрний үр дүн өөрийн ажиглалтаа өгнөлт ингээд судалгаа энэ материалуудаа нийлүүлж гад Монгол хүүхдүүдэд зориулсан яг 5 ийм боломжуудыг 5 эцэгчүүд энэ боломжийг бүрдүүлээд өгч юм бол Монгол хүүхдүүд сурах хүсэл эрмэлзэл нэмэгдэх боломж байна гэж ингэж гаргаж ирсэн байгаамаа. Тэгээ энэ талаараа би нэг товчд хэлцүүлье. Хамгийн түрүүнд дэлгэцийн хэрэглээ гэдэг юу гэдэг аргагүй авч үзэхээс аргагүй. Тэгэхээр энэ дэлгэцийн хэрэглээ энэ санал асуулганд оролцсон эцэгчүүдийн одоо хүүхдээ сурах хүсэл эрмэлзэл сул гэж бөглсөн эцэгчүүдийн 84% нь хүүхдтэй компьютер тоглоом, телевизэр, видео үзэх цаг хугацаанд нь хязгаар тавьдаггүй, эсвэл хяналт тавьдаггүй гэж бөглсөн байна. Тэгэхээр түүний эсрэгээр хүүхдийн сурах хүсэл эрмэлзэл өндөртэй гэж үзсэн эцэгчүүдийн ихэнх нь тодорхой хэмжээнд тодорхой өдөрт тэр хүүхдийг тэр видео үзүүлэх тоглоулах цаг бол эсвэл бүр огт үзүүлдэггүй гэдгийг гаргаж ирсэн байна. Тэгэхээр эндээс өгнөд харахад бол хүүхдийн сурах хүсэл эрмэлзэл нь дэлгэцийн хэрэглээ хоёрын хооронд уруу хамаарлал ажиглагдаж байгаа. Тэгэхээр энэ нь бол мэдээж дэлхийн нийтийн судалгаан дээр бол батлагддаг тийм ээ. Аз Америк хүүхдүүд болохоор хэдийгээр адилхан IQ-тэйгээр сургууль бандсандаа ордогч тэдний хөдөлмөр зүтгэлийнхээ ачаар хамгийн хүч оюухаа шаардсан мэргэжил боловсролыг эзэмшиж тийм ээ IQ нь одоо 110-аас 120 орчим IQ өндөр IQ-тай группт багтаж чаддаг. Тэгээд тэднэрт юу нөлөөлөв гэж боддог тийм ээ. Тэгэхээр Стэнфорд их сургуулийн профессор хийсэн нэг том судалгаа байна. 10 гаруй мянган ахлах сургуулийн сурагчдаар хийсэн судалгаагаар Аз оюутнууд, Аз сурагчид бусад сурагчдайгаа бодох юм бол 40%-аар илүү цагийг сурах хөдөлмөрлөх гэрийн даалгавар хийхдээ зарцуулдаг гэж байна. Тэгэхээр өөрөөр тэд нар ухаантайдаа биш, ерөөсөө л хийж байгаа юмдаа олон цагийг зарцуулсныхаа ачаар тэд нар хичээл сургалтандаа сайжирч явдаг юм байна гэдэг эндээс харж болж байгаа. Тэгээд дээрэс нь мэдээж эцэгчүүд бас юуны этник группийн ялгаа байж байгаа. Тэгэхээр цагаан эцэгчүүд бол хэвчлэн хүүхдийн сул талыг нь хүлээн зөвшөөрөөд сайн тал дээр нь ажиллаж сайжруулахыг хичээдэг бол Аз эцэгчүүд сул талын харин ч сул талыг нийлрүүлж энэ дээрээ илүү ажиллах юм чи сайжирч болно гэсэн хүүхдүүдэд урам зориг өгч өсдгийг ачаар хүүхдүүд нь болохоор сул тал дээрээ илүү олон цагийг зарцуулж сайжирч улмаар тэрэн дээр дуртай болж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор нөгөө нэг flow буюу урсгал гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Оюун ухааны нэг тодорхой цаг хугацаанд оюун ухаанаа бүрэн хэмжээгээр төвлөрүүлээд тухайн орчин цаг хугацааг умартаад тэр зүйл рүүгээ ингээд бүрэн хэмжээгээр оюун ухаанаа төвлөрүүлэх тэр цаг хэлж байгаа flow гэдэг. Тэгэхээр чи энэ Аз хүүхдүүд болохоор гэрийн даалгавраа хийж ирэх явцдаа 40% нь энэ flow урсгал руу орч чаддаг байж байгаа. Тэгэхээр гэрийн даалгавраа 10-аас 15 минут хийгээд босч байгаа хүүхдэд тэр оюун ухаан урсгал руугаа орж бүтээлч чанар болох ирээдүйд энэ хичээлдээ дуртай болох боломжийг юусоо олохгүйгээр тэр цаг хугацаагаа хичээлийн хугацааг дуусгачих байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл тэр хүүхэд бол хамгийн их олон цаг зарцуулж байгаа юмдаа дуртай болно, сайжран хэрвээ хичээлдээ баг цаг зарцуулах юм бол тэрэндээ улам дургүй болно, улам хөндөрнө гэсэн төгөлтийг эндээс бол хийж болж байгаамаа. Тэгэхээр дээрээс нь мэдээж дэлгэцийн хэрэглээ бол тэр хүүхдийн одоо Америкийн хүүхдийн эмчнэрийн холбоонд активмаас гаргасан 16 онд гаргасан сануулга байж байгаа шүү дээ тийм ээ. Хүүхдийн тархалт, нойрны дутагдал, хэл ярианы болон оюуны доголдол энэ дэлгэцийн хэрэглээ үүсгэж байна гэж эцэгчүүд бол анхааруулсан байж байгаа. Тэгэхээр яг манай сурагчтай жишээлбэл энэ шууд ажиглагдал ингээд хичээл номондоо сайн ингээд хичээлээ зөв зүгээр хийгээ явж байсан гинт ингээд өөрчлөгдөд ингээд гэрийн даалгавраа дутуу хийгээд эсвэл сонирхолгүй анхаарал төвлөрөхгүй болоод ирэнгүүт би эцэгчтэй нь уулзаж ярилцдаг. Яг тэр үеэр ингээд бол эцэгч тий би 7 хоногт ерөөсөө анхаарал тавиагүй, гар утсанд нь хянаагүй эсвэл ингээс хичээлдээ сайн байсан болохоор нь компьютер аваад өгч юм аа. Тэгээд манай хүн сүүлийн үед их компьютертайгаа их ноцтолтоод байгаа ингээд гих мэтлээ ийм үзүүлэлт ерөөсөө шууд тэр дараагийн платформ тэр хүүхдийн сурлах хөдөлмөрт нөлөөлж байгаа нь миний нүдэн дээр хэлж яадаг байхгүй юу. Тий. За дараагийнх нь эцэгхийн хүлээл шаардлага гэж байгаа. Тэгэхээр энэ дээр дурдсантай адилхан
Монгол хүүхдүүдийн хувьд энэ Америкийн Аз хүүхдүүдийн нэгэн байдлаар эцгийн хүлээл шаардлага чухал нөлөө үзүүлдэг нь бидний санал асуулгууд дээр харагдсан байж байгаа. Тэгэхээр маш хичээл сурах хүсэл эрмэлзэл өндөртэй хүүхдүүдийн эцэг эхчүүд бүлэгтээ тэд нар болохоор өндөр шаардлагыг олонх нь өндөр шаардлага хүлээлттэй хүүхдэд үүсгэж байдаг нь энэ хүүхдийн сурах хүсэл эрмэлзэл ихээхэн нөлөөллийг авчирсан гэдгийг бол ихэнх нь өгсөн байж байгаа. Тэгэхээр яагаад энэ одоо хаац хүүхдүүд тийм ээ эцэгхийн хүлээл шаардлагатнаас болоод энэ хүүхдэд ингээд сайжраад байт юм бэ гэхээр их сайн энэ өөрөө шинжлэх ухааны үндэслэлтэй гэж би үзэж байгаа. Яагаад тэгэхээр ер нь бүтээлч чадвар одоо бүтээлийн үр дүн нь болохоор санаа зовлт хоёр болохоор хоорондоо урууга харсан юу өсгөний хамааралтай гэж үздэг. Өөрөөр хэлбэл хамгийн оройн хэсэг юу өсгөний оройн хэсэгт тэр хүүхэд хамгийн их бүтээлч хөдөлмөр гаргаж байдаг. Өөрөөр санаа зовлт нь тэр хэмжээнд байхад. Хэрвээ тэр зүгээр яг ингээд өсөж байгаа тэр хэсэгт болохоор тэр санаа зовлт нь тийм хангалттай биш байгаа учраас бүтээл хэмжээ нь тийм арай бага байна гэж бодож байгаа. Тэгэхээр нөгөө талаас шүү дээ. Нөгөө талаас ер нь ингээд сайн сургуульд ороо, сайн мэргэжил эзэмшээд явах гэж эцэг шаардлага тавьж байгаа тохиолдолд тэр хүүхд юу гэж бодох вэ гэхээр би ийм сайхан мэргэжил эзэмшээд ингэчих юм бол миний амьдрал, миний үр хөдөл ийм байж сайн тал руугаа хаанд болох нь штэ гэсэн ийм сайхан урам зориг тэр хүүхдэд өгч байгаа учраас тэр өөрийгөө түлхцэх нэг нь болоод байд юм болоо гэж би бодож байгаа. За дараагийнх нь болохоор 3 дахь хүчин зүйлд нь болохоор эцэгхийн зүгээс хүүхдийн боловсрол хүмүүжил зарцуулж байгаа цагийн хэмжээ гэж би гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ ер нь бол та нар ажигласан ер нь бол энэ санал асуулгын дүнгээс ч гарсан байгаа. Ер нь Аз эцэг эхчүүдийн дунд явуулсан санал асуулга энэ судалгаагаас үзэхэд Аз эцэг эхчүүд ер нь нэг сургуульд орохын өмнөхөн 4-5 наснаас нь эхлээд хүүхдүүд ингээд хичээлтэй маш олон цагийг ингээд хүүхдэд зарцуулаад эхэлдэг. Яг нэг хүний хажууд нэг хүн яваал гэдэг ингээд сургуульдаарч яваал гэдэг, хичээлтэнд яваад анхаараа яваад байдаг. Тэгээ нэг нь яг тэгж хариуцаад явчихдаг юм шиг байна. Тэгээд эцэг яагаад ингээд анхаарал тавиад тэр хүүхдийн юмд нөлөөлж байна гэхээр тэр хүүхд чинь энэ эцэг миний төлөө санаа зовж байна. Надад хайртай юм байна. Ингээд намайг сайн байгаасаа гэж бодож гин гэдэг чинь тэрнээсээ хүүхэд урам авч ингэж явж байдаг тийм ээ. Тэр анзаарахгүй ингээд ханхаарахгүй байх юм бол тэр хүүхэд за миний яаж амьдрах нь энэ хүн ямар ч хамаагүй би дуртай юм ийгээ явж гэж бодох жишээ нэ тийм ээ. Тэгэхээр яг хөө Монгол эцэг эхчүүдийн хувьд бол мэдээж олон цагаар ажиллаж байна. Цагаа хянах боломжгүй юм тийм ээ. Тутлаа үед одоо гэртээ байх тэр цагаа хянах боломжгүй. Тэгээд ийм тохиолдолд миний зөвлөдөг зүйл бол гэхээр бол ер нь зарцуулж байгаа хүүхдүүдэд зарцуулж байгаа гэртээ байгаа цагаар үр дүнтэй, үр бүтээлтэй, чанартай байлгачих болчих юм болоо гэж бодоод байна. Жишээлбэл одоо нэг цаг хүүхдтэйг ингээ яриад юу болсон, яасан, юу болж байна, юун цэцгэл зовж байна. Эсвэл нэг сайхан инээлдээд ингээ сууж нэг цагийг өнгөрөөсөн 4 цаг зүгээр юу ч хийхгүй хажууд нь зурагт үзээд эсвэл интернет ухаад ингээ суугаад байжснаас илүү чанартай тийм ээ. Жишээлбэл 15 минут одоо жишээл машинаар одоо тэр өдөр хүүхдээ нүр царайгаа харуулдаг байж гэж бодоход тэр 15 минутанд өчнөө олон зүйлийг яриад инээлдээд хөвчлөлтөө асуух юм асуугаад ингээ явах боломжтой. Өөрөөр тэр манай миний ээж надад санаа зовж байна. Би чинь хичээхгүй болох юм а гэсэн бодлыг тэр зүйлээс ингэж авч урамшдаг юм байна гэж би дүгнэлтэнд хүрсэн юм байгаамаа. За 4 дахь хүчин зүйл дээр нь болохоор сургуулийн орчны сонголт гэдэг асуултыг оруулж ирсэн байж байгаа. Тэгэхээр энэ санал асуулганд оролцсон хүүхдүүдээ одоо хүүхдүүдээ болохоор бараг хүүхдүүдээ сурах хүсэл эрмэлзэл нь өндөр гэж үнэлсэн эцэг эхчүүдийн бараг талаас их хувь нь шүү дээ. Тэр нь болохоор 75% орчим байсан. Тэд нар болохоор тухайн хүүхдийн сургуулийг сонгож оруулсан гэсэн бол эсвэргээрээ нөгөө нэг сурах хүсэл эрмэлзэл султаа хүүхдүүдийн хувьд сургалтыг нь бол сонгоогүй зүгээр оройныхоо сургуульд оруулсан гэж хэлж байгаа жишээтэй. Тэгэхээр энэ нь болохоор бас судалгаагаар батлагддаг юм байна. Юу гэхээр Learning Policy Institute-ийн байгууллагын түрүү жил 19 онд явуулсан судалгаагаар 400 гаруй сургуультай тэр сургууль дэсрэгтэр хийсэн судалгааны дүн байж байна. Тэгэхээр тэр судалгааны дүнгээр болохоор тэр хүүхдийн сурах хүсэл эрмэлзэл сургалтын чанарт нь тэр эцэг эхийн нөхцөл байдал, гэр орны нөхцөл байдал, эдийн засгийн байдал, эцэг эхийн боловсросоор илүүтэй тэр сургуулийн багш нарын тавих шаардлага чанараас ихээхэн хамаарж байгаа гэж гаргаж ирсэн байж байгаа. Тэгэхээр яг уу бидний нэрлэгээр сайн сургууль гэж нэрлэгдээд байгаа сургууль нь яг уу ямар оройнд байхаас үл хамаарч байж болно л да тийм ээ. Тусгай сургалтаа gated program, rapid learner гэдэг энэ програмууд орсон хүүхдүүдэд болохоор тэр сургуулийн багш нар нь
эцгийн нэгэн байдлаар тэр хүүхдүүд өндөр шаардлага хүлээлтийг үүсгэждэг. Давхар дээрэс нь тэр сургуулиудад ихэвчлэн өсөл ирмэлцэлтэй, тэмүүлэл өндөртэй тийм хүүхдүүд онохон сурч чаддаг. Тэгэхээр Great Book гэдэг бүх номыг уншиж чаасан багтаа тэр номон дээр дурдсан жавчлан хэрэг хүүхдээ үнэхээр хүсэл тэмүүлэлтэй өндөр ийм зүтгэлтэй хүүхэд, шантардгүй хүүхэд болгоё гэвэл яг тийм хэмжээтэй, тийм чадвартай хүүхдүүд дунд оруулах нь нэг номерын нөхцөл болдго юм аа гэж заасан гэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл тийм сургуульд оруулснаар таны одоо аав ээжийн хүүхдээ түлхэх цаг хүч хөдөлгөнд нь тэр хэмжээгээр багасна гэсэн үг л дээ. Өөрсдийнхөө ажлыг багасгах гэж байна гэсэн үг тийм ээ. Тэгээд ийм сургуулиас ихээхэн их шалтгаалдаг шүү. Тэгээд дээрэс нь муу оройн гэж нэрлэгдэх оройн багш нар очих нь их бага. Тэгээд орсон ч гэсэн тэр багш нарын сертификат чадварыг хангаагүй багш нар их хвчлэн орж ирдэг шүү. Тооны жишээлбэл физикийн багш нар нь болохоор олдоц багтай байдаг учраас зохин богино хугацаанд өөр мэргэжлийн багш нарыг жоохон мэргэжлээ ишүүлээд сургачих талтай. Тэгээд тэд нар өөрөө бас сургалтынхаа тэр тооныхоо очиж болохгүй байх нь бас олонх нь. Тэгээд иймэрхүү нөхцлүүдэд хүүхдүүдэд нөлөөлөд байгаа учраас эцэгчүүд сургуулийн сайн сонгоорой. greatschools.net гэж сайт байж байдаг. Тэндээс сургуулийнхын багш нарын үзүүлэлтийн оноогийн хэдэн хүүхдүүд хэдэн ямар төрлийн хүүхдүүд ямар үндэстэн хүүхдүүд сурдгийг нь олж сувтагаад судлаад тэрнийхээ төлөө хөдөлмөр гаргаад тийшээ нүүгээ байр аваад ийм маягаар тэр хүүхдийн ирээдүйг өөрчлөх шүү. Сургуулийн нөхцөл байдал хүүхдийн ирээдүйд 100% нөлөө үзүүлнэ шүү гэж би хэлхийг хүсэж байна. Тэгээ хамгийн сүүлд нь би өөрөө мат гэж их ярих дуртай үндэ. Тэгэхээр математикийн сургалт, тооны сургалтыг илүүтэй анхаарч, илүү цагаар зааж, өөртөө боломжоор зааж, илүү цагаар явах юм бол хүүхдийн сурах хүсэл хөрмөлзөл их сайнаар нөлөөлж ийн гэдэг нь одоо ингээд ажиглалт туршлага батлагдаад байгаа. Сандаа асуулганд оролцсон тэр сайн гэж үнэлэгдсэн хүүхдүүдийн ихэнх нь математик дуртай, 90% нь математик дуртай гэдгийг сонгосон байж байгаа. Тэгэхээр ер нь бол яагаад би математик гэж яагаад бусад хичээлийн тухай би онцолж болтгоо гэж хэрэг яг би энд одоо бас нэлээд хэдэн жил математикийн багш тьютер хийлээ. Математикийн багш биш Монгол хүүхдүүдэд зааж байгаа багшаар гэж хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд бас нөгөө эдгээр сургуулиудад бас жоохон practice хийсэн, боловсролын хичээл авч хүүхдүүдийг харлаа. Оюутны хүүхдүүдэд тьютер хийлээ. Ингээд ажиллаад байхаар математикийн сургалт нь жоохон сул талтай, их цоорхоотой мэдлэг болгоод байна гэдгийг ажиглаж харсан байж байгаа. Тэгэхээр ийм учраас энэ Монгол хүүхдүүд энэ математиктаар сайжирч юм бол одоо ангидаа нэг 75% хүүхдийн урд алхандаа ер нь бол ягаад тэгэхээр математикийн хичээлийг амрагчууд ерөнхийдөө соёл нь өөрөө их хүнд хичээл гэж бодож байдаг. Тэгэхээр яг математикийн хичээл чинь зүгээр хийвэл сайжирдаг хичээл шүү дээ, ялгаагүй тийм үү. Тэгэхээр сургуулийн хичээл бүтийн найдаарай, тусгаалж өөрсдөө зааж сургаарай, тусгай сургалтанд хамруулаарай. Тэгэж явж иж тэр хүүхдийн хүсэл эрмэлзэлд нөлөөлөд байна. Яаж нөлөөлж байгаа гэхээр Аз эцэгчүүдийн юунаас жишээнээс харъя л да. Тэгэхээр тэд нар чинь сургуульд орохоос өмнө 4-5 настай багт нь нэг эцэг их нь ингээд хичээл математикийн заагаад явчихдаг. Тэгэхээр яг elementary school-ийн буюу бага сургуулийн математикийг бүрэн хэмжээгээр заасан. Тэр хэмжээнд тэр хүүхэд бага сургуульд орж ирдэг. Тэгэнгүүт ороод ирэнгүүт үтцсэн хичээл юм чинь сайн байлгүй яах вэ? Тэр ухаантайтай ч юм уу бус хүүхдүүдээс илүүтэй сод болоод хийж байгаа юм дээрээс биш үтцсэн учраас тийм учраас тэр хүүхэд бус хүүхдүүд нь болохоор энэ хэцүү хичээл энэ их айхтар гэж эцэгчүүд нь ойлголт өгсөн хүүхдүүд дундуур тэр хүүхд ороод ирэнгүүтээ өө би чи өөрөө амар ухаантай хүүхд юм байна штэ. Эдний хэцүү гэдэг юм би айгүй сайн хийдэг юм штэ гэх. Тэрнээс урам аваад тэгээ бүх хичээлээ төрүүлүүлээд ингээд тэр урам зэрэгээрээ тэр хүүхдийн урам хүчин улам хийх сурч мэдэх хүсэл нь тэмүүлэн бүрдээд байна. Тэгээд энэ нь болохоор монголчуудад үнэн боломж юм. Монгол хүүхдүүдийн чадвар бол үнэхээр математикийн ямар ч төвшний юм, ямар ч төвшнөөс, ямар ч төвшөнд явж байсан буцаад сураад татаад ингээд яагаад явахд бол боломжийн манай эцэгчүүдийн чадвар сайн байна. 10 жилийнхаа үдшээс математикасаа ингээд хүүхдүүдэд заахад ч боломж юм байна. Эсвэл орон нутгийн одоо энэ математикийн сургалт өгч байгаа монголчуудтайгаа холбогдож сургалт хийн аав. Энэ бүгдээс хүүхдийн чадварыг сайжруулах юм бол бусад үеийнхээ хүүхдүүдээс зөвхөн математик сурснараа шүү дээ. Үеийнхээ хүүхдүүдээс хэдэн алхмын урд алхах боломж байна. Маш амархнаар шүү дээ. Тэгэхээр энэ нь болохоор маш том давуу тал болно. Тэгэхээр энийг тооцоолж үзээд би юу гэж бодсон гэхээр математикийн хичээлийг илүүтэй аваа явуучих юм бол манай хүүхдүүд ерөнхийдөө их сайн сургууль, сайн урам зоригтой сурах боломжтой юм байна гэж үзээд байгаамаа. За тэгээ ерөнхийдөө энэ лекцийг бүрэн хэмжээгээр нь болохоор Туна буюу Хойд Америкийн цахим мөртөө байгууллагын вебсайтнаас
болон миний баяа saktablogspot.com блогоос эсвэл баяраа дагва гэсэн Facebook-ээс бол үзэх боломжтой. Энэ бүрэн хэмжээгээр лекцээрээ график зурагтайгаа бүх баталгаатайгаа байж байгаа шүү гэж хэлэх гэсэн юм аа. За баярлалаа. За баярлалаа баярагч, маш хэрэгтэй практик юм зөвлөгөө байлаа. Тэгээд энэ дээр таны ярьсан зүйл дээр нэг зүйлийг тодруулаад асуухад яг багангийн хүмүүсийн хувьд бид нар нэг өөрийнхөө боломж болцоогоор тус болох боломж байдаг тий. Дээш анги ахаад ирэхээр юм өөртөө туслах бас адилхан мэдхгүй болол ирчдэг. Ийм эцэг эхчүүд бол нэлээд түгээмэл байдаг бах. Боломжоор аваарай гэж юм, сургалтанд хамруулаарай гэж юм. Энэ надад Twitter-ыг сонгохдоо бид нар ямар шаардлагыг ятаглаад те ямар Twitter-ыг яаж зөв сонгох вэ? Дээрээс нь энэ гадуур сургалтууд эсэ комонч гээл те математизм энтер гэдэг энэ сүлжээ ер нь Америк даяар байдаг сургалтуудаас та бас нэр цохож ер нь энэ сургалтад зүгээр шүү гэж хэлвэл ямар сургалтын газруудыг нэрлэх вэ? Америкийн хэмжээнд бол нэлээд сүлжээ сургалтын төвүүд бол байж байгаа тийм ээ. Жишээлбэл Common I level гэдэг ч юм уу тийм ээ. Тэд mathematics гэж юм тийм ээ. Тэд нар болохоор ерөөхдөө ийм давтах үйлдэл хийлэгдэг. Өөрөөр хэлбэл хоцрогдолтой хүүхдүүд их зүгээр байж таардаг. Тэгэхээр тэр ажиллаж байгаа хүүхдүүд нь 10 жилийн хүүхдүүд гэж бодохгүй тийм ээ. Тэгэхээр 10 жилийн хүүхдүүд тэднэрт одоо Twitter хийгээд зөвхөн хэвлээд бэлтгэсэн материалыг л давтаж хийлгээд байна шүү дээ тийм үү. Тийм ээ. Тийм чиглэлээр ажилладаг. Тэгэхээр би энэ чиглэлийн сургалтыг болохоор жоохон хоцролтой байгаа тийм ээ. Монголоос ирээд удаагүй хэлний ихээ мэдлэгийг сайжруулах гэж байгаа. Математикийн нэр томьёог мэдэхгүй байгаа хүүхдүүдэд энэ сургалтууд их зүгээр байж таардаг. Хэрвээ үнэхээр тэр хүүхэд хэмжээндээ дээрэс нь тэрнээс төрүүлж явж байгаа програмын хэмжээнд төрүүлж явж байгаа хүүхдүүдэд бол энэ сургалт их төвөгтэй ийм сургалт бол дэмий болов тийм ээ. Зөвхөн миний судалж харснаар бол одоогоор Америкийн сүлжээ сургалтуудаас Russian Academy of Mathematics гэх тийм ээ. Тэр сургалт их надад таалагдаад байдгийн. Оросд төгссөн инженерийн үсгсэн сургалт байж байдгийн. Яг го багш нарыгаа телевизээрээ бэлддэг юм байлээ. Телевизээр нэг иймэрхүү маягаар сургана шүү гэх. Тэгэхээр тэр бол ер нь хичээл шиг ордог явдаг ч. Тэгэхээр тэр нь надад их зүгээр байдаг. Баригч яг хэлжсэн тэр үнэн тэр одоо чинь тэр Common одоо тэр өөр бусад математикийн сургалтууд нь бол яг high school-ийн хүүхдүүдээр заалгадаг. Тэгээ яг хоцрогдсон хүүхдүүдэд яг зүгээр тэгээд би ч гэсэн бас яг баярагчийн шилдгээр энэ хавьд найз нөхдийнхөө хүүхүүд онлайнаар бас хэдэн хүүхдүүдэд математик заадаг л та би өөрөө математикийн гүнзгийрүүлсэн 10 жилийн сургууль төгссөн учраас тэгээ би өөрөө математик бодох өөрөө бас айгүй дуртай хүүхдийн томоо гэнтэр бодохоор өөрөө яг ингээ бүр айгүй дуртай байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол би 6 дугаар ангийн хүртэлх хүүхдүүдэд бас яг гэрийн багш хийдэг. Одоо ерөнхийдөө бас нэг 4 хүүхдэд гэрийн багш хийгээд ингээд явж байгаа. Тийм тэгээд манай би бас яг хүүхдүүдтэй анх ингээл нөгөө бас Common-оос эхэлж тоо зааж эхэлсэн. Манай хүүхдүүд бол тэр үедээ бол яг ингээл яг стандарт байсан. Одоо бол ингээл бүр нийлээ агсан төвшин бидний одоо Монголд боддог байсан бидний сонгоны бодлого гэж боддог байсан бодлогуудыг одоогийн байдлаар би бол Сингапур матаас олж харж байгаа байхгүй юу. Тэгэхээр манай хүүхдүүд бол Сингапур матны чаленж гэдэг бүр агсан төвшөнд бодлогод боддог. Тэгээ надаас ингээд яг сургалт авч байгаа Монгол хүүхдүүд бол ингээд ерөнхийдөө нэг стандартад яг хүрж байгаа эсвэл тэрнээс доогуур хүүхдүүд байдаг. Тэгээ тийм хүүхдүүд энтерт бол яг тэр нөгөө нэг Common бол зүгээр. Тэгэхээр яг ингээд айгүй өндөр түвшинд үздэг энэ хүүхдүүдэд бол тэр сургалтууд бол айгүй дэмий юм билээ. Би ч гэсэн өөрөө яг тэр талаар бүр айгүй судалсан. Тэгээ математикийн талаар бага ангиас 6 дугаар ангийн хүүхдүүдэд заах одоо ерөнхийдөө баг сургалтын юу энтер ч гэсэн баг гаргаж авсан. Тэгэхээр монголчуудаараа математик заалах юм бол ядаж одоо энэ чинь те англиар заач нь монголоор заач нь хоёр хэлхтэй болох чинь бас их зүгээр санагдсан. Тэр их гоё санаа байсан шүү. Тэгэхээр манай мөнхтөр ах бол бас урлагийн талын хүн шүү дээ. Угаасаа зураач те энэ урлагаар дамжуулж хүүхдүүдийн авах те сайн сайхан юм гэж бас юм байдгаа маш их юм байгаа те. Энэ тал дээр та санаа оноо хэлээч. За маш сайхан асуулт байлаа. Ер нь бол ингэдэг штэ. Баяраа хичээлж байгаа зөв. Монгол хүүхдийн оюуны потенциал бол маш өндөр. Одоо ингээд дэлхийн оюун ухааны академийн хүүхэд залгуулалт ямар мундаг амжилт үзүүлж байна те. Энэ ой санамжийн тэмцээнүүдэд одоо өмнөхөө аврагч бүх рекордыг нэг жилийн 12
рекордын 9-ыг нь Монгол хөгтөд тогтоосон байсан. Тэгээд нийт авах ёстой боломжит медалийн 90% нь монголчууд хандсан байлгүй да. Би бол одоо Монгол хөгтөдөө өөрөө хөгтөдөө бас өөрөө хөгтөө ялгаа авахгүй. Одоо илүү тийм академик ийм боловсрол өндөртэй, мэдлэг одоо оюуны чадах өндөртэй, нарийн мэргэжлийн тийм хүн болвол одоо баярлна тий. Тэр дэмжиж ин. Гэхдээ хүн нөгөө оюун сэтгэлгээ тэр юугаараа илүү байхаас гадна ерөнхий одоо академик хичээлүүд мундаг байхаас гадна эхлээ хүн болж төлөвшөх хэрэгтэй байхгүй юу? Дээр үед одоо бид нэрийг сурж байхад социализм үед хэлдэг байсан та. Өв тэгш боловсралтай, өв тэгш тий. Бие болдрын хувьд, оюун санааны хувьд, сэтгэл санааны хувьд, урлагийн хувьд энэ өв тэгш хүн болгон хөгжүүл нэгээр ингэ ярьдаг бас. Тэр бол их зүв байсан юм билээ гэдэг нь одоо батлагдж штэ. Тэр нарийн мэргэжлээ одоо шинжлэх ухааны мэдлэгээс гадна байгалийн, нийгмийн, урлагийн маш олон төрлийн боловсрол мэдлэгийг эзэмшиж тэр өв тэгш болж нийгэмтэйгээ одоо өргөн хүрээгээр харилцах чадамжтай, чадвартай тийм хүн болж өсч байж хэвээр л да би бол тэгж боддгийн. Тэгээд нөгөө хүүтэн мэдлэгтэй зүрх сэтгэлгүй хүмүүс болчих вэ. Тийм болохгүй тулд энэ урлагийн боловсрол чухал хэрэгтэй байдаг юм аа. Урлаг бол хүний гэгээрэл төрөвдөг, хүнийг сэтгэл сайтай болгодог, уужуухан сэтгэдэг болгодог, хүний сэтгэн бодох, төсөөлөн бодох тэр чадварыг хөгжүүлдэг. Тэгээд аливааг энерги хайрлах тийм одоо дад чадварт суулгадаг. Хүний хүн байх талаас нь өөрөөсөө гадна өрөөл бусдыг хайрладаг, хүндэтгдэг байх. Тэр боловсролыг урлагийн боловсрол болгодог юм аа. Тэгэхээр бас боломж болцоогоороо тий одоо академик боловсролыг анхаарахаас гадна урлагийн одоо дугуйлан хичээл сургууль бас боломжоор бас үнэтэй шүү дээ. Америкт бас тийм амархан хүссэн юм болгон одоо байдаггүй. Хямдхан байдаггүй, маш хүнтэй байдаг, чанартай байх тусмаа л үнэтэй болж таардаг. Гэтэл бас аливаа юмд баланс хэрэгтэй тий. Балансыг барьж хүүхдүүдэд урлагийг тэр талын юмнуудыг бас давхар анхаарч сонирхлын дагаж хөгжүүлэх нь бас зөв баха. Чин манай том охин киндергартнаас ахгуулаад Америк багштай хийлийн дугууланд явсан. Тэгээ бараг 2 жил явсан. Тэгээ тэр дундаа тэр чин дотроо нэг 5 хүүхэдтэй ангид би явуулсан. Тэгээд дараа нь би бүр нэг ганцаарчлсан хичээл энэ төр бас 1-2 сар энэ төр авч үзсэн. Тэгээ ерөөсөө нэг ойлгохтой сурж өгдөгөө. Тэгээ би бүр за энэ чинь хийл ер нь хэцүү хөгжим байсан. Тэгээд энэ яагаад одоо ингэ сурдгүй манай хүүхэд одоо ингэ чадваргүй болов гэл би бас дотроо ингэ жоохон голонгоо тэгээд бас тэр чинь аягүй хөнгө төлж байгаа шүү дээ. Хийлийн сургалтанд явуулаад бараг л 2 жил боллоо. Яагаад юм сурахгүй. Тэгээд би манай энэ Сиэтлд филармоны хөгжимчин ирээд өөрөө хүүхдэд хийл заадаг гэдэг. Тэгэд ерөөсөө би тэр багш дээр ерөөсөө 3 сар хичээл авсан. Тэгээд тэр одоо тэр оюун цэцэг гээд одоо манай одоо ч гэсэн манай филармонд хийл дарж байгаа. Одоо тэгээд 3 сар манад 7 хоногт ерөөсөө заримдаа 1 удаа, заримдаа 2 удаа ирээд 3 сар явхад манай охин ерөөсөө хийлийг бүр одоо хинтийн өндөр уул, жаламхаар одоо өөр юу гэдгийг ингээ Монголын аюу хэцүү хөгжмүүдийг ингээ одоо төрийн дуулал бол хамгийн амархан гэж байгаа юм манай. Тэгээ хамгийн гол асуудал юу байсан гэхээр тэгээд одоо нөгөө охин чинь ноотоо уншаад одоо ингээд Монголоос бид хоёр онлайнаар авахд багш нь ингээд нот хэвлээд явуулдаг. Ингээл одоо айгүй хүнд Монголын гой айна. Гэд миний охин чинь шууд хараад нүдийг дарж байгаа байхгүй. Тэгээл багш нь энэ дээрээ зас энэ дээрээ одоо ингэ гэдэг. Тэгэхээр ингээд ерөөсөн Монгол хүнээ би дандаа хүүхдүүдэд гэж яадаг. Саяхан би одоо охиндоо хятад хэлний хичээл хаахад би монголчуудын ээжин групп дээр хятад хэлтэй хүн байна уу? Би хүүхдээ багшааж яана гэж зар тавьж байгаа байхгүй. Би дандаа монгол ингээд сорсоосоо хайдаг. Ягаад тэгэхээр нэгдүгээрт энэ өөрөө аюу сэтгэлдээ заадаг. Хоёрдугаарт ингээд монголоор ойлгохгүй бол англиар хэлээд өчнө англиар ойлгохгүй бол хоёр ингээд дандаа хөвчлэн тийм хэлтэй хүмүүс байдаг. Гуравдугаарт бас хамаагүй хямдхан байдаг. Бид нар бол тэр үнэтэй олон багшныг одоо чинь хийлийн багш чинь нэг цаг нь $40 зааж байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол одоо энэ гимнастик энэ төр ер нь ихэнх энэ юу чинь тийм л байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхэд чинь манай Монгол багш нарт бол ер нь 20-оос илүү үнэтэй бол бараг заадгүй дээ. Тэгэхээр чинь энэ бол бүр монголчуудаас л хамгийн түрүүлж хайх нь бол хэцүү шийдэл шүү гэж дахиад нэмээд хэлье гэж бодож байна. Тийм их гоё санаачлал байна. Манайхан дундаас авьяастай хүмүүс зөндөө байгаа. Тэдрийгээ бас дэмжих хэрэгтэй юм байна. Бас нөгөө талаараа бас Америк сургалт болгон бас муу биш баха тий. Бид нар бас өөрсдөө альва сургалтыг сонгохдоо айгу сайн одоо судлах хэрэгтэй бах тий. Адаглал одоо нөгөө ревю гэдэг юм чинь айгу хүмүүсийн сэтгэл гэдэг юм
яг өндөр хөгжсөн тухайн одоо байгууллагын тухайн сургалтын төвийн дор одоо ямар ч одоо вебсайтны дор одоо сэтгэл гэж байдаг. Ээж анар сэтгэлээ үлдээсэн байдаг. Тэрийг бас аягүй сайн хардах хэрэгтэй баха. Тэгээд өөртөө л их судалж зөв газараа олох хэрэгтэй. За үгүй маа гэхэд бол монголчууд руугаа хандахад ер нь буруудахгүй манай монголчууд дотор бол авьяастай бэлэгтэй хүмүүс л зөндөө байгаа. Энэ бол бас их гоё санаа байна тий. За тэгээд өнөөдрийн ярилцлагад оролцсон оролцогчдоо баярагчтай оюун баяртай баярлалаа. Тэгээд өнөөдрийн ярилцсан сэдв бол ковид болон энэ цаг үеийн ковидтай цаг үеийн хүүхдийн хичээл сурлага юун дээр анхаарах вэ гэсэн юм сэдв байлаа. Тэгээд Элен Долонгоо сайхан ярилцаж маш чухал хэрэгцээтэй эцэгчүүдэд анхаарч ойлгож авах олон сайхан мэдээлэл өгсөн та нартай баярлалаа. Тэгээд та бүхний ажил үйлс амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр бидний бас анхны энэ дугаарыг хамтран хөтөлсөн манай Мөнхтөр ах бас байгаа. Тэгэхээр зочин хөтлөгч Мөнхтөр ахтай бас баярлалаа. Тэгээд энэхүү манайхан Америкт гэсэн энэ подкаст маань сард таныг удаа одоо явахаар одоогийн байдлаар төлөвлөгдсөн байгаа. Тэгээд бид бас Америкт амьдарч байгаа монголчуудтай тус нэмэр болох олон сайхан сэдвүүдийг хөндөж салбарын чиглэлээр бас туршлага, мэдлэг хуримтлуулсан зочдыг бас урьж оролцуулж мэдлэг мэдээллийг одоо түгээх ийм зорилго тавьж байгаа. Ер нь одоо виз, цагаачлалын асуудал, хууль эрх зүй, гэр бүлийн хүмүүжил, хувийн санхүү, дээдлийн картны зохистой хэрэглээ, байр үйл хөдлөх одоо байр үйл хөдлөх хөрөнгө худалдан авах ч гэдэг юм уу тий. Маш олон сэдвүүдээр бид бас дараагийн дугаартаа ярилцах болно. Тэгээд энэ хүртэл одоо тогтон сууж сонссон хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар иргэн уулзъя.